Нүдний уудан зэрэг болон хаванг маш сайн алгадаг. Топ 3 дасгал. Эхний дасгал. Хоёр гараа нүдний хоёр талд байршуулад баг зэрэг дээшээ хараад тухайн өрчилөхгүйгээр доод захыг маш сайн өргөнө. За ингэж яхад хурууны өндгөнд дор доод зах өргөгдөж дээшээ түлхэж байгааг мэдэрнэ. Өргөөд суллаад 20 удаа хийгээд хамгийн сүүлд нь 10-аас 20 секунд барина. Хоёрдугаар дасгал. Нүдээ дээшээ доошоо хөдөлгөе. Дээшээ, доошоо, дээшээ, доошоо, дээшээ, доошоо 10 удаа. Баруун зүүн, зүүн, баруун, зүүн, баруун 10 удаа. Одоо бүгдөө ташуу явъя. Баруун дэшээ, зүүн доошоо, баруун дэшээ, зүүн доошоо, зүүн дэшээ, баруун доошоо, зүүн дэшээ, баруун доошоо. Хоёр талдаа 10 удаа. 3 дугаар дасгал нүдний хаван болон уутан цэрэг маш сайн арилгахаас гадна нүрийг өргөдөг дасгал. Уруулаа А хэлбэрт оруулаа. Нүрээ чангалаад баг зэрэг ярваж байгаа юм шиг өргөнө. За ингэж өргөж явахдаа их 7 хурууга хацрын хайсан дээр байршуулад нүднийхээ доод захыг өрчлөхгүй хэрнээ доороос булчин ажил түлхэж байгааг маш сайн мэдэрнэ. За ингээд 20 удаа өргөөд 10 удаа байрна, 10 секунд орчим байрна. Тэгэхээр эдгээр 3 дасгалыг та өдөр болгон тогтнол хийх юм бол нүдний уудан цэрэг маш сайн арилгахаас гадна хаван бол эхний 1-2 удаагийн оролтоос эхлээд багасж байгааг мэдэрх болно.